За бүгдээ хичээлдээ оръё. Сайн бацгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу? За монгол хэлний хичээл. За монгол хэлний хичээлээр манай анги энэ жил эзэмсэж байгаа чадварууд байгаа тийм үү? За бүгдээрээ чадваруудаа сайхан намуухан дуугаар уншиж. За унш. Унш. Үгүй. Ахуу. Три. За зүйтэй их сайн байна. За бид нэр монгол хэлний хичээлээр маш олон сайхан шүлэг чийжчихсэн тийм үү хүүхдүүд ээ? Тийм. За өмнөх хичээлээр бид нар ямар шүлэг чийжсэн мэлээ багштай хэлэх үү? За одоо ээжийн сургаал гэдэг шүлгийг шалгахын тулд хэн даалгавраа сайн хийсэн бэ гэдгийг мэдхийн тулд бүгдээрээ ингэ багштай 1-30 хүртэлх тоон дотор дуртай 5 тоогоо хэлээдэгтэй. За 1 30 хүртэлх шүү миний хүүхдүүд ээ. Өөр. За 4. Өшөө. 10 дотор одоо. За 8, 10 дотор. 10-аас 20-ын дотор. 10-аас 20 дотор. 8. За одоо 20-аас 30 дотор. 20-аас 30 дотор. За 21. За одоо энэ дугаартай хүүхдүүдийг багш нь эндээс нэрийн дуудана. Нааша гарч ирнэ ойлгосноо. За 1 ануужин. Тойроод гараад ирээрэй. За 4 баян шиг. За 8 мөнх хөлөг. 18 саруулт. За 21 уянга. За эдгээр хүүхдүүд нь гэрээний даалгаварт хийсэн ээжийн сургаал гэдэг шүлгээ та нарт уншиж өгнө. За мөн хөлгөөс эхлэе. За урагшаа гарч. Найзууд нааштай байвал найзууд ондоо байдаг гэсэн уртаг инээж явах өөртөө насалдаг гэсэн эрдэм намыг зөвхөн эрхэм баян дээр гэсэн ээж надад ингэж авсан өргөмлөн санаж аваарай гэсэн. За анууч. За сайхан уншаарай. Урт. За баяр шиг. Чанга. Найзууд нааштай байвал найзуудад нэр байдаг гэсэн өөр утгааг инээж бодож насалдаг гэсэн. Миний үгийг сонсож явбал өөр заавар тустай нээж надад ингэж сан зөвхөн санаж яваарай гэсэн. За. Найзтай байвал найзуудад нэр байдаг гэсэн өөр утгааг инээж бодож насалдаг гэсэн. Хүний бидний намыг саруулдаг юм байна гэсэн. Надад зөвхөн За шүлэг уншчихсан найз нартаа баярлалаа. За одоо үнэлгээгээ өгье. Карта аваарай хүүхдүүдээ. За муу хөлөг. Муу хөлөг дээр үнэлгээгээ өргөе. За муу хөлгийг ямар уншсан гэж үзсэн бэ? За муу хөлгийг бол урандаа уншиж чадлаа тийм үү? Ийг сайн байна. За муу хөлөг суу. Сайн байна. За карта болгочих. За ануужин дээр өргөе. За надтай санал нийлж байна. Ганц нэг алдлаа тийм ээ. Их сайн байна. За сууж баярлалаа. За баян шиг дээр өргөөрэй. За өргөөрэй. Яг өөртөөхөө үлгээг өргөн шүү. Өрг. За яагаад шарыг өргөсөн бэ мөн хэрдмэ? За чамд ямар санагсан юм колроо? Зүйтэй. За эдгээр учраас шарын үлгээ өгсөн тийм үү?
За баярлалаа. Баяшгүй юунаас шүшүүлгээ? Яаж унших нь вэ? Чанга тоог унших юм шүү. За ойлгосноо. За сарууд авчир. Өргөрөө. За би бас ногоо. За баяр өргөө сарууд ат. Их сайн байна. За дараа нь. За өргөрөө. Үнэлгээгээ өргөе. Уугатар. За бүгдээрээ өргөсөн. За баярлалаа. Гэрийн даалгавраа төвөл их сайн хийсэн байна. Та нар ч гэсэн энэ 5 хүүхдээ адилхан хийж чадсан гэж багш нар бодож байна. Тэр хүүхдүүд ээ. Ийгсэн. За дараагийнх нь. За үнэлгээний хугацааг хажуудаа тавьчих мөн хүүхдүүд. За хараарай. Нааш анхаараарай. За зүрд зүгийг хэн надад сайхан уншчих вэ? Уран тод чанга дуугаар. За намуна. За шо. За шо. За мод мандах. За дараа нь уншуул явах шин за. Хүн ахтай энэ дүүгээ харж хэл. За сангаа уншчих. Хүндэс дүүгээ дэшэм хүндэс хүн ахтай дээш захтай. За гэсэн байна. За уу анууч нэг уншчих. Хүн зүйтэй гэсэн юм. Хүн аха. За одоо унш. Амнаас жоохон зайтай дээр анууч заа юу. За юу. Гүчи яаж юм? Аха алт хүндэл яаж? За болно. За одоо зүрд энэ хоёр зүрд цэцгийн үгийн утгыг надад хэн хэлчих вэ? Энэ зүрд цэцэг ямар утгатай юм бэ? Тоо тэгсэн үү за. За яс сонирхолтой холбоотой гэнэ. За юутай холбоотой? Яс сонирхолтой холбоотой. За. За хоёр. За дараа нь мөнх эрдэн за. За дэш харж чад гоё дэш харж чад. За. Юутай холбоотой? За хэл. Яс хүнтэй. За. За мөнх дараа нь мөнх эрдэн үү? Бас дүүгээ хөндлөлтэй. За дүүгээ хөндлөлтэй. Өөр хин юу гэж бодож байна? Ахаа хөндлөлтэй. За ахаа хөндлөлтэй тийм үү? За өөр. Зүйтэй настай хүний хөндлөлтэй. За амнаа илч. Өндөр наснаа хөндлөлтэй. Зүйтэй ихсэн. За зүйтэй. За энэ хоёр зүйд зүг бол бүгдээ та нарын саяны хэлснээр өндөр наснаа хөндлөх нь байна. Дүүгээ хөндлөх нь байна шүү. Ахыгаа хөндлөх нь. Атууд нь явж байгаа жохон том байвал бас судал тавьж өгөх нь. Зүйтэй ихсэн байна. Өшөө бас яах нь вэ? Автоос нь яаж ямар хүнийг? Эмээ аваад. Аа. Эмээ суулгадаг. Оо зүйтэй автоос нь өндөр настай эмээ уугаа суулгах юм. За хангаа. Хөндлөх нь байна тийм үү? За энэ бүгд чинь нийлээд бидний юутай холбоотой байдаг хөлтөөдөө. За та нар дүүгээ хөндлөх нь байна, ахыгаа хөндлөх нь байна, настаа өнийг хөндлөх нь байна. Юутай холбоотой байх нь намаа? Оо зүйтэй. Та нарын одоо
Ёс заншилтай холбоотой байх нь тийм үү? Тэгвэл өнөөдөр бид нар дахиад шинээр маш сайхан нэг шүлэг чийжлэх юм байна. За наашаа харж. Ямар шүлэг чийжлэх вэ гэдэг багш нь хэлж өгье. За өнөөдөр бид нар ёс гэдэг шүлэг уншиж зааш чийжлэх нь. За энэ шүлгийг багш нь эхлээд сайхан та нарт уншиж өгнө. За шүлэг уншихын тулд яах ёстой вэ гэхээр бүгдээрээ баруун гараа доороо тавиад за хүү гараа дээр нь тавиад за ингээ өрөөнд доороо тавиад за өөр юу ч бодохгүй шүү заа юу. Зөвхөн багшаагаа уншиж өгч байгаа шүлгийг бодно. За бүгдээрээ мэдээ юм аа. Ганцхан миний уншиж байгаа шүлгийг л сонсох юм шүү. За өвөө хүү хоёр үүдэнд зэрэг учирчээ. Өндөр настай болохоор өмнө зам тавилаа. Өргөөнд морилох хүн өрсөж орох ёстой. Үдээр гарах би саадаж хүлээх учиртай. Хүлээж цогсон ойдвыг ор гэлээ. Өвөө тэр хүүхдүүд та нар энэ ёсыг мэдэж аваарай гэв. За одоо дахиад багш нэг удаа уншиж өгье. За бодож байгаа. Түүнийхээ байрлал сууж байгаа тийм ээ. За дахиад өвөө хүү хоёр үүдэнд зэрэг учирсан. Өндөр наснаа хүндэлж өмнө зам тавилаа. Өрөөнд морилох хүн өрсөж орох ёстой. Өдөөс гарах би саадаж хүлээх учиртай. Хүлээж зогссон ойдвыг ор гэлээ. Өвөө тэр хүүхдүүд та нар энэ ёсыг мэдэж аваарай гэв. За болсон уу? За болно. За би та нарт юунд тухай шүлэг уншаад өгч үү? За ёс заншлын тухай шүлэг уншиж үү? За ямар утгатай вэ? За өвөө яасан бэ? За өөр юм тухай гарч байна. Барьж байгаа хэлчих юм. Дараа үүдэнд зэрэг зогссон. За одоо хангаа. Хүү зам тавьж өгсөн үү? За. Мөн хоёр. Юу нэ? За яасан? Юу ойлгох багшаа уншиж өгсөн сая? Эрдэнэт. За багштай өгч. За өвөө өрсөж орсон гин. За намана. За өндөр наснаа хүндсэн. За гэсэн юм. За сайн минь уншиж өгсөөс та нар юм ойлгосон байна тийм үү? За одоо бүгдээрээ багштайгаа хамтраад шүлгээ уншина. Тэгэхээр юунд тухай гарсан бэ гэдгийг мэдэж авна. Санийхаа хэлэх юм уу? За одоо багштайгаа хамтраад бүгдээрээ шүлгээ уншина. За хүүхдүүд ээ. Тэгэхээр шүлэгт маань юунд тухай гарсан бэ гэдгийг мэднэ. Та нарын ярьсан юм таарч юм уу гэдгийг үзэх нь байна. За. Шууд дэлгэцэн дээр ч юм байна. Нана таблич гарч байгаа. За уншаарай. За болно. За өвөө хоёр хаан таарсан байна. Үүд гэж юу гэлт юм бэ хүүхдүүд?
Өөд хаалгыг өөрөөр юу гэж нэрлэдэг байх нь уу? Өөд гэдэг байх нь. За дараа нь. За цааш нь шээ. Өөд. Өндөр наснаа хүндийг өмнө нь зам тавилаа. За та нарын түрүүний хэлжсэнээр тийм үү? Өндөр настай хүн байх юм бол та нар яа гэсэн бэлээ? Зам тавьж яадаг гэсэн. Хүндлэнэ гэсэн зүйтэй гэсэн байна. За дараагийнх нь. Уншаарай. Өргөөнд морилох хүн. За нааш анхаарч байгаа юм. Өргөөнд морилох хүн гэдэг энэ мөрөнд та нарын мэдэхгүй үг байна уу? За ямар үг вэ? Оо их сайн байна. За багш нь самбарт чи. За өргөө гэж юу гэсэн үг юм бэ гэдгийг мэдэхгүй байна гэж. Юу гэлдэг юм бэ? За өөр. За өөр. За хаачаа доош нь тавьчих. Тэгээд хариул багштай. За. За тэрийг хэлдэг байх нь уу? За тэгвэл өргөө гэдэг үг нь би тайлбарлаад өгье. Нааш анхаарч. Энэ юуны зураг өгдөг те? Гэр. За бид нар хүнийг хүнддэг гэж яриад байгаа тийм үү? За тэгвэл өргөө гэдэг бол гэрийг хүнддэгсэн нэр нь ахна. Мөн хэрднэ? Чиний асуусан үгийг чи одоо би тайлбарлаж байна. Өргөө гэдэг үг маань юу гэж байна? Гэрийг хүнддэгсэн үг нь ахна. Ойлгов уу? Тэгэхээр энэ хоёр хүн хаашаа орох гэж байсан бэ? Гэрлүүгээ орох гээд хаан тааралцсан байна хоёулаа. Өөдөнд таарсан байна. За цааш нь. Өрсөж. За өргөнд морилох хүн өрсөж ордог ёстой. Тэгэхээр орж ирж байгаа хүн нь төрүүлж орох нь тийм үү? За дараагийнх нь. Өөдөөс гарах ди. Саатаж хүлээ учиртай. За одоо нааш анхаартай миний хүүхдүүд энэ дээр хэдүүлээ ярилцаад нааш харж. Өргөнд морилох хүн нь өрсөж ордог байх юм тийм үү? Өөдөөс нь гарах би. Саатаж хүлээх нь. Тэгэхээр өргөнөөс гарах хүн маань яах ёстой байх нь уу? Хүлээж зогсоод орж ирж байгаа хүнээ эхлээд яах ёстой байх нь уу? Оруулах нь байна. Одоо бид нар сургуулийн хаалгаар орж ирэх юм бол яг нөхдөд үү? Эхлээд орж ирж байгаа хүнээ оруулчаад дараа нь чи өөрөө гарах гэвэл яах нь уу? Гарах нь байна. Орж ирэхээр явал чиний өмнөөс хүн гарч ирэх юм бол тэр хүн чинь чамайг хүлээж зогсож байгаа. Төрүүж чи ороод дараа нь нөгөө хүн чинь чиний дараа яах вэ? Гарах нь байна шүү дээ. Ойлгож байна уу? Саатаж хүлээн гэж ш. За цааш нь. Хүлээж зогссон айдыг хүлээж зогссон айдыг ороор гэлээ. Тэгэхээр өвөө тэрхүү. Наас агаж зарагдтуүтэй. Тэгэхээр уг нь бол айд өндөр настай өвөөг яг гэжсэн хаалгаараа төрүүлээд гарах гэжсэн үү, оруулах гэжсэн үү? За та нар анхаараагүй суусан байна. Үгүй гарах гэжсэн. Хэн гарах гэжсэн? За их сайн байна. Уугаа ердэн агааралдаа суухаагүй учраас гарах гэжсэн үү, орох гэжсэн үү гэдэг мэдээгүй өнгөрцөн биш. За одоо бүгдээрээ сайхан зүг суугаад харъя. Нөө ийм сайн ш. За хүлээж зогссон ойдыг ор гэлээ. Ойд нь тэгэхээр яг ч гэсэн байна. Орох гэж байсан байна шүү дээ, тийм үү? За цааш нь. Хүүхдүүд та нар энэ ёсыг мэдэж аваарай гэв. За одоо тэгвэл бид нар ямар ёс мэдэж авав? За хүндлэн хичнээн өндөр настай байсан ч гэсэн яг байсан эхлээд орох хүн нь ороод гарах хүн нь дараа нь гарах ёстой байсан байна, тийм үү? За одоо. За одоо